Дараагийн мэдээ. Багш нар цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардсан өнгөрсөн 8 дугаар сараас 50 жагсаал зохион байгуулж эхэлсэн. За гэвч тодорхой үр дүнд хүрээгүй тул энэ сарын 16-наас орон даяар хугацаагүй ажил хаялт зарлана гэдгийг мэдгдлээ. Харин багш нарын энэ шийдвэрийг салбарын сайд нь хууль бус улс төрчсөн үйлдэл гэж дүгнэж байна. Боловсролын сайдын зүгээс багш нарын цалин нэмэх асуудлаар ерөнхий сайд сангийн сайдтай зөвшөлдсөж 2026 оны төсөвт 100 тэрбум төгрөг нэмэлтээр тусгаж эхний ээлжинд 1 сая 850 мянган төгрөг болгож үе шаттай нэмэх саналыг үйлдвэрчний эвлэлийн холбоонд тавьсан байна. За гэтэл боломжгүй шаардлага тавьж байгаа Монголын боловсрол шинжилгээ ухаан үйлдвэрчний эвлэлийн холбоо хөдөлмөрийн хууль зөрчсөн ажил хаялт руу багш нарыг татан оруулж байна гэлээ. Өнөөдөр эрх хэрэгч нам дотроо задарсан, хагарсан улсын хурал засгийн газрын хувьд ажиллаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй ийм үе зүгээр улс төржиж гэнэ гэж харж байна. Ийм учраас үйлдвэрчний эвлийг бол энэхүү шаардлага дахин харж үзээч. Цалин нэмэх тал дээр бол бид адилхан байр суурьтай байгаа. Бие биенээ дэмжиж явж болно. Хүн хэлээрэ гэдэг, мал хөлөөрөө гэдэг. Ярилцаад шийдвэрлээд явъя гэсэн саллыг хэлээд. Хоёрдугаар 10 дугаар сарын 9-ний өдөр ингэж ажил хаялт зарласан явдал бол мэдэгдэл ирүүлсэн явдал 10 сарын 15-наас эхлэн зарлана гэдэг ингээд энэ бол өөрөө хууль зөрчсөн гэдгийг хэлэхээс өөр аргагүй. Багш нар цалингаа нэмэгдүүлэх хүслээр 10 дугаар сарын 5-наас 5 өдөр суулт зохион байгуулсанд 50000 багш, жагсаалт 100000 багш нэгдсэн байна. Энэхүү багш нарын өөрсдийн болон гэр бүлийнхээ эрх ашигын төлөө нэгдэж байгаа шаардлагыг улс төржүүлж байгаад үйлдвэрчний эвлэлийн холбоо харамсаж байгаа гэлээ. Хуулинд юу гэж заасан байгаа гэхээр маргалдагч тал хэрвээ энэ зүйчийн асуудлыг зөвшөөрөх бол маргалдагч тал арбитрд өгнө гэж байгаа болохоос ш хариуцлагч тал өгнө гэсэн үг байхгүй. Тийм учраас тэр хариуцлагч тал байж бид нар арбитраар шийдүүлнэ гэж өгж байгаа нь бол бас буруу асуудлыг бол хөндөж авч байна. Энэ арбитр заавал орох гэсэн асуудал байхгүй. Зүйчийн шатанд одоо зөвшөлт хүрээг байхад хамт олонны одоо тодорхой шийдвэр гарсан. Бид нар 10-нд бол нийт одоо нийслэлийн хороо бүлгийн дарга нар 200 хүн уулзч энэ дээр мэдээлэл хүргээд энүүнийг бол бид нар арбитраар орохгүйгээр шийдвэрлэнэ гэдэг шийд гаргасан учраас энэ дагуу хуулийнхаа хүрээнд явж байгаа шүү гэдгээс аль бие усаар хэлмээр байгаа. 48 дугаар сургуулийн тухайд энэ сарын 16-наас ажил хаялтад нэгдгээр бэлтгэл ажлаа базааж байгаа гэлээ. За тус сургууль 195 багш ажилчтайгаас цэвэрлэгч, жижүүр зэрэг ажилчид бүр бага буюу 950 мянган төгрөгийн цалин авдаг гэлээ. 14-15-ны өдрүүдэд 2 өдөр манай сургуулийн 6000 гаруй сурагчтайгаа эцэг гэхэд бид нар бичгээр уламжилж хариу бид нар одоо штаб дээр төр хороо байгуулж байгаа сургуулийн заа харгын нэгдлийн ахлагч нар за юуны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч дэд дарга гэдэг ингээ бүрэлдэхүүнтэйгээр төр хороогоо байгуулад за энэ төр хороонд багш нар маань ангид төрсэн багш нар маань хүүхдийн аюулгүй байдлыг гарынхаа өсгийг зориулж эцэгхээс хүлээн авнаа шийдвэрлэсэн байна. Боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа ундрах багшийн хувьд үндсэн цалин дээрээ ангидаас 10%, төрийн албан агчийн нэмэгдэл 16%, зэргийн 15% нэмэгдээд үүнээс татвар шимтгэлээ төлөөд гар дээрээ сая 700 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Иймээс энэ удаагийн шаардлагад үр дүнд хүрэх хүртлээр нэгдэнэ гэлээ. Тэр бол үндсэн цалин бол юу 3.5 сая гэж байгаа шүү тийм ээ. Тэгээд ерөөсөө яг тэр нөхцөл бололцоо шаардлагын маань хизээ хүлээж авч биелүүлж аль бие ёсоор яг баримтжуул бичиг баримтыг бүрдүүлээд гар хөлийн өсөг тамга тэмдэглээ зуралцаад яг одоо үйлдвэрчний эвлэл болон яамныхан гар хөлийн өсөг зуралцаа хилцээр хийгээ бүх юм аль бие ёсоор болсон цагт л бид нар энэ ажил аялалтаа олол зогсооно. Тэр хүртэл бол би болон манай хамт олон бүгд туштай хамт байна. 7 хоногийн 5 өдөр 8 цагаар зарим нь 2 хэлжээр багшиж байгаа багшуудж байгаа. Тэр үед бол угаасаа ингэ цалин угаасаа хөрөлцөхгүй байгаад байхад ажиллаад ингэж өөрөө утахгүй байхгүй. Тийм болохоор энэ бол цалингаа нэмбэл угаасаа л дээр л гэж боддог. Тэгээд цалингаа нэмэгдсэн багш нар ч өөрсдөө сэтгэл хангалуун улам ажлуудаа сайн гэж бодож байгаа. Эцэгчүүд ер нь бол мэдээлэл авсан. Тэгээд угаасаа яг ажил хайхын зөв гэж надад хэлсэн байхгүй юу. Угаасаа ингээл цалин нэрээ болж үнэхээр ингээд амжиргаанд нь болцохгүй байвал ямарч яасан. Багш нар ч юм бол ингийн зөвөө л гэж хэлсэн. Гэхдээ одоо тэгэл зохицуулах байхта аль бие ёсоор ингээд ажил хаялт багш нар ч угаасаа хэцүү байгаа нь үнэн байгаа. Ажил одоо цалин хөлсийн нэмээд төр засгийн хурдан шийдвэл бидний ажил хийх л байхта. Одоо энэ хүүхдүүд бас сурч боловсрох хэрэгтэй шүү дээ. Тэгээ багш нарын хувьд бол бас цалин мөнгө бас хэцүү. Яг тэрийг бодвол бид нар мэдчихлээ. Тэгэхээр чинь цалин майлыг энэ ер нь нэмчмээр л
санагддгийн ер нь. Хүүхдүүдийн хувьд бол одоо харах хүн байхгүй шүү дээ. Тэгэл хэцүү шүү дээ. Тэгэл одоо багш нарыгаа бодохоор бас багш нарын бас ингэж тэмцэх нь бас зөв. Хүүхдүүд л одоо хорох юм байна да. Өнөөдрийн байдлаараа боловсролын салбар багш ажилчдын цалин үлсэнд 2.8 их 80 төгрөг зарцуулж байгаа дээр 3.3 их 80-ыг нэмснээр багш нарын шаардлагыг биелүүлж үндсэн цалинг 3.5 сая болох боломжтой гэлээ. Замартаач багш нар 15-наас ажил хаяхаар төлөвлөсөн тул эцэгчүүдийг зохицуулт хийхийг зөвлөж байлаа.